Ямар нэг тийм immature одоо төлөвшөөгүй том болоогүй тийм хүмүүс шүү дээ. Ичих булчирхаа гэж байдгийн шүү дээ хүн дуулна. Нэг тийм гудамжинд явж байгаа юм шиг ажилтгүй байгаас л гэж хүсэж байна. Би одоо Монголын ээжүүд тэгж хөвцдөг гэж бичээгүүл бол энэ бид хоёрын хоёр хүний хоорондын танилцсан шүү дээ. Зодтолдох, хувийн хандлагаараа олон нийт рүү давшлах, доромжлох, чуулгана таслах, шүүхийн шийдвэрээр гин бурууг нь тогтоочход байхад өөрийгөө өмөөрч ширлэх гэх мэт ордонд орсон асуудлууд иргэдийг бухимдуулж байна. За Батулга тэргүүтээ гишүүд намрын чуулганд баргал суугаагүй. Батулга гишүүнтэй холбоотой тийм асуудал бол би бол хувьдаа мэдгүй байна. Бид нар дээр бол тийм асуудал одоохондоо л орж ирээгүй. Ажлаа нэг угаасаа нэг сервис үлээж авахгүй юм хий гэж биш зүгээр л нэр зүүх гэж орж ирсэн болов гэдэг бодлоо гахлах гэж бодож байна. Наран туяа нараа гишүүн хит хувийн хандлагаараа ёс зүйгүй авиралдаг. Эмзэн ажлыг хайж байгаа давхар нөгөө худалдаа арилжааны шинжтэй үйл ажиллагаа явуулсан ёс зүйн болвол зөрчил мөн байна гэдэг дүгнэлт гаргаад тэгээд ёс зүйн ийм байнгын ороноос сануулгах сахилгын арга хэмжээ авсан. Чи бид хоёр солигдох болтугай тий. Тэгээд орж ирээд ихийг өгөөлээрээ тий. Хөгжлийн банкны хэрэгээр ял авсан нь дээд шүүхээр тогтоогдчиход байхад гишүүний бүрэн эрхээсээ түтгэлзэхгүй гэж гүрийх Цогтбаатар гишүүн. Би энэ ёс зүйн зөрчил гэхээс илүү энэ бол хууль зөрчиж байгаа гэж харж байгаа. Албатлагын арга хэмжээ авах хэрэгтэй болов гэж харж байгаа. Уул нь ард түмнийхэн төлөө сонгогдсон улсууд чинь ард түмнээс хичээж ард түмнийхэн төлөө юм хиймээр байгаа шүү дээ. Та Цогтбаатар гишүүнийг ирж байна. Гэж байна. Тэгээ одоо ингээд ичихгүй одоо өөрөө тэр хамаг хөгжлийн банк занкийг дампууруулж хийж хамаг юм авчаад тэгээ одоо болохтой би одоо шоронд орох гэдэг надад ингээд гаргаад байлаа. Мань витийг бол иймэрхүү юм сайл хэзээ шоронд хийсэн шүү дээ. Зодтолдож буруутай буруугүй гэдгээ нотлох гэж мэтгэлцэх Наранбаяр найдлаа нарын асуудал. Гишүүдийн хувьд бол одоо өөрсдөө тайлбар хэлэх бах. Зүгээр ёс зүйн ийм байнгын орогоор л энэ асуудал орж ирээд хилцээд бид нар хэрвээ ёс зүйн зөрчил мөн гэж үзэх юм бол бас л шийдвэр гаргана гэсэн үг. Тэгээ бид нар чинь нэг хуулиар 3 төрлийн хариуцлага ногдуулах байдаг. Нээлттэй сануулгах, хаалттай сануулгах. За тэгээд цалингийн тодорхой хуваар бол хасах гэдэг нэг ийм 3 төрлийн сахилгын шийдвэрлүүд байдаг. Одоо манай ангид хичээл тоцорлоо гэх юм бол ангид хэрэгтэй юмыг ахуулдаг. Хичээл дээр одоо зодоо байлаа гэхэд бол тэр хоёр хүүхдийг анги цэвэрлүүлэх эсвэл сургуулийн ажил хийх гэх юм одоо ямар нэгэн шийтгэл өгж тэр хоёр хүүхдэд одоо хариуцлагыг хүлээлгдэг. Гэхдээ одоо их хурлын гишүүдэд болохоор ямар ч тийм хариуцлага нь ирэхгүй, ямар ч тийм үүрэг чиг даалгавар нь ирэхгүй ингээд зүгээр л хайчдаг нэмэр надад сонир санагддаг. Одоо тэгээд ер нь одоо гарч ирж байгаа тэр доод үе ч юм уу те би гишүүн болчих юм бол юм байна. Би дээгүр байх юм бол нэг улс төрийн албан шатлал болчих юм бол хүснэ гэл ингээл байж болт юм байна гэдэг тийм өрөө дур зэрэг амар их тарж байгаа юм болов гэж байна. Улсын хурал бол ард түмнийг төлөөлөх хариуцлагатай алба тэд ёс зүйн алдаа гаргаж олон нийтийг доромжилсныхоо хариуд ямар ч хариуцлага хүлээдэггүй. Хариуц таасах хэрэгтэй. Энэ одоо бүхэл бүтэн ард иргэдийг төлөөлж сонгогдсон. Ард иргэд төр татварлах систем мөнгөөр цалинжиж явж байгаа тийм. Тэгээд ёс зүйн ийм аанга хорон дээр бол тухайн гишүүдтэй холбоотой өргөдөл гомдол ирээд тэрийг нь хуваарлаад зарим тохиолдолд бол гишүүдэд хуваарлаад ажлын жижигхэн юм ажлын дэд хэсэг маягаар бол гишүүд байгуулад тэгээд тухайн гишүүд нь бол саналаа боловсруулад ийм байнгын орон танилцуулдаг.